Сайн байцгаана үзэгч сонсогчдоо Гэгцэн түүх подкастын ээлж дугаар эхэлж байна. За үзэгчид болон түүх сонирхчдийнхоо захиалгаар бас бид нар энэ удаад анх удаа Гэгцэн түүхээр хувь хүний ус төрчийн ус төрийн зүтгэлтний намтрыг ярилцах юм. За тэгээд саяхан оны өмнөхөн гарсан байгаа энэ Хатанбаатар Магсаржав гэдэг цувралыг доктор Утганбаяр маань юу яасан байгаа эмгтэж гаргасан. Тэгээд өнөөдрийн сэдэв болоор тодорхой болж гин гэсэн үг. Бас нэг тийм календарьсан үйл явдлыг тойрч ярихгүй. Мэдээж зөвхөн хувь хүний намтар төдийгүй тухайн үеийн улс төр эдийн геополитикийн нөхцөл байдлыг бас сонирхолтой байдлаар за дээр нь мэдээж Гэгцэн түүх гэдэг үндсэн концепцээ барьж бид нар өнөөдрийнхөө сэдвийг ярилцсанаа. За ер нь энэ түүх эрхмүүдийн цадиг гэж ийм цуврал байгаа. Энэ цувралыг бол энд тийм логотой юм шүү дээ. Тий, түүх эрхмүүдийн цадиг гэж. Нөгөө нэг алдартай хүмүүсийн намтар гэдэг монголчуудын алдартай хүмүүсийн намтар гэж яг ингэж цуврал маягаар хийж исэн юм байхгүй байсныг Небко хэвлэлийн газар за тэгээд бас юуны бас нэг нийгэмлэг бие энийг одоо дэмждэг. Очрууд ерөнхийлөгч Ерөнхий сайд Асанбаяр одоо гадаад хэргийн сайд Гомсонгой нийтлэлч Баабар гэдэг ч юм уу ийм хүмүүс оролцсон нийгэмлэг байдаг. Тэгээ эндээс ингээд цуврал явуулсан. Би энэ цувралын хүрээнд Чингүн ханд орж Хагдан буугийн амар Дашин дамб за тэгээд Жалхан цутагт Амьдан базар гэх мэтийн хүмүүсийн намтрыг бичсэн. Тэгээд одоо хамгийн сүүлд энэ оны богсонд гарч байгаа нь бол энэ Хатанбаатар Магсаржав гэдэг энэ их хүний намтрыг хэвлүүлж гаргасан байсан. Нөгөө цувралаа хэлж нийгэмлэгээ сурталчлахгүй бол дараа нь нөгөөдөл мань намайг зэмлэх байгаа. Тэрний дөрөв нөгөө нийгэмлэг хэр нэг тийм нууц нийгэмлэг байт юм болоо гэж хэлсэн чинь хүү юм масоны нийгэмлэг юм болоо гэж бодсон чинь гайгүй шиг. За яриага Хатанбаатар Магсаржав гэдэг хүний удам угсаа гарлын талаар эхлэе гэж бодож байна. Тэгээд цаашаа тухайн үеийн одоо 19-р зууны юм чинь 1878-аас 1927 оны хооронд хугацаанд амьдарч ирсэн хүн юм байна. Тэгэхээр тухайн үеийн бас улс төрийн эдийн засгийн нөхцөл байдал, бүс нутгийн нөхцөл байдал гэдэг их олон сэдвүүд бас дагаж хөндөгдөх байх. Тэгээ Хатанбаатар Магсаржав бол яхаар байхгүй Алтан уургийн төрлийн тайж хүн. Энд ч одоо Батмөнх Даян хаан за тэрний отхон хүү Гэрсэн Жалаар хүн тайж тэр Гэрсэн Жалаар хүн тайжийн хүү Онхон Үзэн ноён тэгээд тэрний хүү Төмөнхөн сайн ноён ингээд нөгөө удмууд нь ингэж явдаг л да. Тэгээд тэр Төмөнхөн сайн ноёны хүү за Санарган Шат ноён гэдгийн зарим нь Сэржээ Даян хүн тайж гэдгийн нэрийг янз янзаар бичдэг. Ингээд ингэж явсаар угаад тэгээд ягаар байхгүй Алтан уургийн төрлийн тайж болж байгаа. Төрлийн гэдэг нь одоо яг Чингис хааны удам гэдэг төрлийн гэж байгаа шүү дээ. Монголчууд ч тайж янз харьяат тайж гэж байна. За тэр бол ингээд Чингис хааны ах дүү нарын хүүхдүүд одоо хасрын удмынхан бол харьяат тайж нар гэж явна те. Яг Чингис хааны өөрийнх нь удмынхан бол төрлийн тайж гэж явдаг. Жишээлхэд одоо торгууд тайж нар бол Ван хааны удмынхан Уран хаан тайж нар бол одоо Уран хаан сайн зэлмийн удмынхан гэдэг ч юм уу. Ойрдын тайж нар бол Хутугай бэхийн удмынхан ойрдын захирагч Хутугай бэх гэж байсан. Цорсын тайж нар бол Дуваа сохрын хүү Донон удмынхан ч гэдэг юм уу. Ингэж явдаг л та. Тэгээд энэ хүн бол яарах байхгүй. Одоо Алтан уургийн төрлийн тайж гэсэн утгаар нь яаж байгаа. Тэгээ энэ 1750-ад оны үед одоо Зөнгөрийн хаант улсыг мөхөөхөд Даваач хааныг дарах үед бол Манж Монголын их цэрэг одоо Даваачийг дарахаар мордсон. Гэм цэргийн тэр хүнд нь хойдын амарснаа за саарл зайсан гэд одоо ойрдын ноёдууд явсан байдаг. Тэгээ энэ цэргийн бүрэлдэхүүнд бол энэ Гэрсэн Жалаар хүн тайжийн удмын Дорж мэргийн тайж гэж хүн явж энэ дайнд одоо байгуулсан гавьяагаараа гүнгийн зэрэг шагнуулсан байдаг. Тийм учраас Хатанбаатар Магсаржав бол одоо гүнгийн удмынхан. Гүн цолтой удмынхан. Гэхдээ хошуу
удамд нь бол хошуу захирч ийсэн хүн байхгүй. Тэгээд ер нь зүгээр одоо өвөө юм уу элен цэцгийн үеэс эхлээд тийм сул гүн болцгооцсон. Сул гүн гэдэг нь хөрөнгөч нэг үг хэлж байгаа. Ядуу одоо цолноос өөр юм байхгүй нэг л хэлж байгаа хгүй. Тэгээд ийм сул гүнгүүд явсан ийм удамтай юм билээ. Тэгэхээр чи 19-с 20 дугаар зууны зааг дээр амьдарч байсан хүн гэхээр тухайн монголчуудын нөхцөл байдал тэгээд тэр үеж яг тэ манжин ноёрхолд байсан үе л дээ. Тэгээд энэ Хатанбаатарын аав тухайн хушуу ноён Ганжууржуугийн одоо ойрын хамаатан байсан юм шиг байгаа юм. Одоо итгэмжит бэйс Жанжингүн Ганжууржуу гэж хүү байхгүй. Тийм өвгөн ноён байсан. Тэгээ Хатанбаатарыг одоо Магсаржавыг баг багт нь аав нь тэр Ганжууржуу ноёнд одоо дэргэдээ байлгаж игээд өгцсөн байдгийг. Тэгээ 11 настай ч үлээ. Ганжууржуу ноёны дэргэд очиод тэгээд бас нэг баг зэрэг бичиг үсэг тайлагдаад нөгөө талаас ус ноёны гар хурууны үзүүрт зарагдаад ингэж явж байгаад тэг ингээ болоод байгаа явдлыг харахаар Ганжууржуу ноён өөрөө хүү байхгүй учраас хатан Магсаржавыг хүмүүжүүлж аваад тэгээ хошуу залгамжлуулах бодолтойгоор нөхрийг дэмжиж исэн юм харагдаад идэг. Энд тэнд хүн амьтантай танилцуулаад явуулаад ингэж байгаа тэр байтугай эхнэр авч хүртэл авч өгсөн байгаа шүү дээ. 17 настай байхад нь үлээ дээ. Энэ айлын охинтой суулгах гэдэг аавд нь хэлж байгаад тэгээд эхнэр авахт нь бүр гэр барьж өгөөд мал таслаад өгчөж байгаа тэр Ганжууржуу ноён. Тэгэхээр анханасаа тийм бодлоготой яваад исэн харагдаад байгаа хгүй. Тэгээд нөгөө аав нь нас урахад энэ өөрхий Магсаржавч бол дөнгөж амиа дөнгөж одоо зогоож яваа ядуу хүн байгаа штэ. Тэгэхэд нь Ганжууржуу ноён хошууныхаа ард иргэдээс говчуур аваад тэгээд тэрүүгээрээ тэр чинь нөгөө зэрэгээ залгахын тулд манжи эзэн сургаанд мэдүүлж тэгээд энэ ч бас өргөл барьц зөвхөн зүгээр мэдүүлнэ гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр өргөл барьцыг бүрдүүлэхийн тулд хошууны иргэдээс говчуур авч тэгээд тэрүүгээрээ одоо санхүүжүүлж нөхөрд гүнгийн зэргийг залгамжлуулж исэн юм харагдж байгаа. Тэгээд дараа нь хамгийн анх мань хүн ховдын халах жасаанд томилогдоход нь Ганжууржуу ноён хөөцөлдөж тийшээ явуулсан байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл мань хүний чинь нөгөө төрийн ажлын дадлаг суулгаж штэ нөгөө өвгөн ноён. Тийм бодлоготойгоор мань хүний чинь явуулаад байгаа байхгүй. Тэгээд хамгийн анх мань хүн ховдын халах жасаанд талбааж ерөн төрийн бодлого гэж ямар юм байдгийг, манжийн захиргаа гэж ямар юм байдгийг. Тэгээд тэндээс тэр албаа хаачаад буцаж ирэхдээ бол мань хүн ерөн энэ манжийн дарал одоо ноёрхлоос бол салах хэрэгтэй байна гэсэн бодолтой ирсэн болтой байдаг. Өөрийнх нь намтар түүхэн дээр ч гэсэн тийм байдаг. За цуг явсан улсууд албааж исэн улсуудаас ч гэсэн дурсамжинда бас ер нь манж ноёдтой олон удаа бас маргалтаж муудалцж исэн энэ гэсэн дурсамжууд байгаад байдаг. Хошуу ноён гэдэг нь яг одоогийнхоор ямар зэрэг дэвтэй аймгийн засаг дарга хэмжээний үнэ эсвэл тэрнээс том гэсэн үг эсвэл тэрнээс жижиг сумын засаг дарга хэмжээний. Нэгдүгürt энийг асуух гэж байгаа. Үзэгчдэд тодорхой хөвгнөөс хоёрд нь гүн бэйс гэдэг тухайн одоо зэрэг дэгүүд нь аль ирэмбэн том ер нь одоогийн ямар ойлголттой дүүцүүлж ойлгол оновчтой юм бэ? За нэгдүгürt хошуу ноёны хувьд бол одоо хошуу гэдэг бол сум аймаг хоёрын завсрын нэгж. Одоо бид нар тэр үед сум гэдэг маань бол нутаг дэвсгэрхүү зөвхөн 150 цэрэг гаргадаг нэгжийг л сум гэж байгаа шүү дээ. Тэгээд нэлийн хэдэн сум нийлээд нэг хошуу болно. Хошуу бол нутаг дэвсгэртэй. Монголын одоо ихэнх хошууд бол манжин захиргаанд орсноос хойш байгуулагдсан. Мэдээж өмнө нь бол одоо бид нар 7 хошууд аншиг наадам гэж хэлгээд байгаа үстэй. Тэр чи одоо ингээд гэрсэн жалаар хунтайжи мэдлэлд байсан халахын 7 хошуу хэлж байгаа. За тэгээд тэр нь ингээд манжийн захиргаанд орох үед 34 ч боллоо. Тэг яг ингээд чи 2 хүүхэдтэй байвал хошуугаа таслаад за энд энийг нүглөө энд нь нүглөө гэдэг ч юм уу ингээд явцдаг. Одоо жишээлбэл би бол Булган аймгийн Хангал сумын уугуул.
Энэ бол хуучнаар бол Төшөөдхөн аймгийн Дайчин вангийн хүн шүү. Дайчин ван хамгийн анхны Дайчин ван Чоймчиг Намжил гэдэг хүн бол өөрийнхөө хошуу 2 хуваагаад дүүдээ нэг хэсгийн туслаад өгсөн. Тэр нь одоо Жононгоны хошуу гэдэг орхон голоос урагшаага одоо нутгийг хилдэг. Ийм маягаар хошуу болсон гэд хуваагддаг байсан байхгүй. Тийм болохоор хошуу ноёны яг одоогийнхтэй бол адилдах хүн их хэцүүлтэй. Сумын засаг даргаас том, аймгийн засаг даргаас жижиг хүн. Гэхдээ одоо тэр үеийн хошуу нөгөө аймагч нь цөөхөн штэ 4 хүн. Иш 3 байжгаад манжууд ирээ 4 болгосон. Хошууч нь бол одоо баг бүтэн аймаг шахуу юм болж байгаа байхгүй. Ер нь бол зарим аймаг бол хошуунаас жижиг. Одоо жишээл Говьсүмбэр аймаг байна. Энд чинь бол Цэцэн аймгийн Боржгон Цэцэн вангийн хошуу. Тэгэхдээ Боржгон Цэцэн вангийн хошуу одоо Говьсүмбэрийн 3 сумнаас гадна ингээд Дорноговын хойтлын нэлээд хэдэн сум, Хинтийн Дархан сум, Төв аймгийн 1-2 сум, Дундговын хэд хэдэн сум орж иж Боржгон Цэцэн вангийн хошуу бүрдэнэлтэй. Тийм учраас харьцангуй ойлголт. Хоёр дахь асуулт нь юу вэ уучлаарай. Гүн биел бэйс гэдэг. Гүн гэдэг нь аль? Энэ юу л да манжийн захиргаанаас үлдсэн цолууд. За одоо юу гэх юм бэ? Энийг нөгөө одоогийн хүн бол ойлгоход хэцүү болчиход байгаа. Тэгэхээр англи руу орчуулбал их ойлгомжтой болдог байхгүй юу? Жишээлбэл чин ван одоо хан гэж байгаа шүү дээ, тийм аймгийн захирагч нар бол хангууд. За тэрний доотлолт нь чин ван гэж гарч ирж байгаа. Чин ваныг англиар орчуулахдаа Prince of First Rank гэж орчуулдаг. Нэгдүгээр зэргийн ханхүү. Одоо магчлал. За тэгээд Жун ван гэдэг ихээр Prince of Second Rank гэдэг. Ингэж орчуулаа яваад байгаа. Тэгээд гүн бол одоо англи хэлний count гэдэг үгтэй л таарад байгаа юм да. Graph. Бэйл биш нь. Бэйл бэс чинь гүнгөөсөө дээшээ цол. Дээшээ. Дээшээгээ цол. Тэгээд энэ нөгөө манжийнхан уламжлалаар энэ цолоод явж байгаад ер нь 1923 онд үлээдээ одоо энэ амжилтгад ясыг халсны дараа энэ ноёдын цолыг хураахад энэ цолууд устж алга болсон. Тэр хүртэл бол одоо Богдхаант олноо өргөгдсөн Монгол улс тэр хэд байгаа ардын засгийн газрын үед ч гэсэн энэ цолыг хадгалж ирсэн л да. Жишээлбэл одоо энэ бидний өнөөдөр ярих гэдэг Хатанбаатар Магсаржуу гэдэг хүн маань бол олноо өргөгдсөн Монгол улсын үед бол Богдхаанаас өгсөн хамгийн дэдлийн цол нь Жун ван гэсэн цол байсан. Тэгээд дараа нь ардын хувьсгалын дараа мань хүнд чинь чин ван гэдэг цол өгч байгаа. Ардын засгийн газар өгч байгаа тийм цол. Ардын засгийн газар тухайд бас цол өгдөг хэвээр байсан. Тэгээд нөгөө цолоо халдлаа бол өгж л хийсэн л та. За түрүүн та нөгөө Ганжууржав ноён бас Магсар жавыг бэлтгэжсэн гэдэг. Энэ ямар боловсрал мэдлэг хаана эзэмсэн юм? Тэр үед бол гэрийн боловсролоор л явна шүү дээ. Гэрийн боловсролоор явна. Тэгэл мань хүн нөгөө өвгөн ноёны гэрт байгаа. Тэгээд мань хүнд тэр улс бичиг үсэг мэдтгүүд нь бичиг үсэг зааж өгöd. Тэгээд нэг ч их даваагүй юм шиг байгаамаа. Байдлыг харахад. Яг тэгвэл мань хүн чи өөрийнхөө намтар дээр бичгтэй. Би одоо ингээ ховдын жисанд очиод албаасан чинь бичиг үсэг муугаа мэдэж одоо их гутарч. Тэгээд тэрнээс хойш буцаж ирээд үндсэн одоо зөндөө ажил байсан ч гэсэн заавал хажуугаар нь юм үзэх хэрэгтэй гэдэг ингээд үтсэн юм аа гэд өөрөө бичсэн байна. За мэдээж нөгөө жасаанд бол өндөр боловсролтой нөхдүүд очиж штэ. Тэдний хажууд өөрийгөө харьцуулаад голсон байж болно. За ямар ч байсан гэсэн одоо 11 он хүртэл бол нэг их тийм өндөр боловсролтой хүн биш байж тарах гэдэг. Ховдын халах жасаанд томилогдсон гэдэг нь хин томил уу? Тэгээд халах жасаа гэдэг нь юу юм? Очоод ямар чиг үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг үү? Яг юу штэ хөө халахуд бол манжид сайн нураараа дагаар орсон хүмүүс. Тийм учраас халахад бол хануудыг хадгалсан байхгүй. Тийм учраас бид нар чинь халах төр хүн хаан гэж яриад байгаа чинь тэр. Гэтэл ховдын хязгаар бол ойр дууд штэ. Ойр дууд чи их мөч өргөн тэмцсэн нөхдүүд. Манжтай нэлээд үдсэн улсуудтай. Тийм учраас ховдын хязгаар бол юу халахаас жоохон өөр зохион байгуулалттай. Хэдийгээр
халахын бүрэлдэхүүнд орж байгаа юм. Яг гэвэл жанжин амбан улаастад сум манжи. Тэгээд хүрээнд бол амбан сум. Ховдод бас амбан сум. Тэ? Тэгээд тэр ховдын хязгаарын онцлог нь юу юм гэхээр хам байхгүй. Хошуу ноёд. Хошуу ноёд нь шууд амбан захирагдана. Өөрөөр хэлбэл хөдлөхгүй барьж штэ. Хоёрдугаарт хошуу ноёд бол ойрдууд байгаа штэ. Тэгэхээр зэрэг тэр хязгаарын хэргийг ойрдууд мэдж болохгүй гэсэн утгаар халахчаасаа гэж байгуулад тэнд нь халахаас ноёдууд ирж албаадаг. Өөрөөр хэлбэл ойрд ноёныг бол хошуунаас цаашаа ерөөсө гаргахгүй барьдаг. Дээшиг аймгийн хэмжээнд юм одоо хязгаарын хэмжээнд асуудал мэдэх болоод ирэхээр зэрэг халахчаасаанаас хүмүүс ирж ажилдаг. За тэрийг одоо ингээд ээлжээр 6 сараар ээлжилдэг байсан байна. 6 сар хугацаа. Тий. 6 сарын ч бас учиртай. Яг гэвэл хэдийгээр тэр чинь халахаас ирж томилогдож байгаа ч гэсэн Монгол нөхөр байгаа шүү дээ. Ордоттойгоо өгсөн хувилдах магадлал бас байна шүү дээ. Тий. Тэгэнгүүт нь нөхрийг тийм байдал үүсгэхгүй тул 6 сар байлгаад солиор 6 сар байлгаад солидог. Манжи бодлого байхгүй. Ийм байсан байгаа. Тэгээ ховдын хязгаар чи өөрөө 30 хошуутай. Тэгээ 30 хошуу нөө тэр чинь хошууд, дөөрвүүд, баяд, загчин одоо юу ч юм мянгад гэ тэ. Мянгад гэдэг өгчнөө торгууд үндэстэнгүүд торгуудууд байна бас тий. Тэгээд тэр байтугай казахууд байна, хотонгууд байна. Тийм. Тэгээ ингээд ийм янз янзын улсууд байдаг. Ер нь манжийн тэр бодлого их хат байсан. Тэр байтугай ховдын шар сүмд одоо ойрдоос хувилгаан тодруулдаггүй. Ховдын шар сүмд халахаас хувилгаан хийж суудаг. Тэгээд одоо шар сүм суудаг гэсэн хувилгаан чинь жалхан зууд. Тэгээд нар ванжингийн хоёр ээлжил суудаг байсан байна. Тийм учраас одоо нэг баруун 3 ангис чи юу төрдөг байна шүү дээ. Худагт. Тэрүүг байна шүү дээ. Орчин үеч шүү дээ. Тэгээ уламжлал байхгүй. Уламжлал байхгүй тий. За ховдын хязгаар таны хэлсэн түрүүний нэг манжи амбан байснаас гадна хожим бас Оросын консул томилогдож байгаа шиг л. Тэгэхээр энэ бас нэлээд бүс нутгийн хувьд бас нэлээд ач холбогдолтой байршил гэсэн үг үү? Эсвэл өөр зорилготойгоор Оросууд энд ач холбогдол өгдөөсөн болов? Баруун хязгаарт бол Оросууд их өндөр ач холбогдол өгдөг байсан байна. Яг гэвэл нэгдүгээрт баруун хязгаар Оросын бодлогочид бол зөвхөн бид нар одоо ингээд Улаанбаатараас хараад байна л да тий. Энийг баруун хязгаар гэж бодоод. Оросын бодлогоч нь бол Шинжаан, Монгол, тэгээд Барга гэдэг ингээд Зөв Монгол гэдэг нийтэд нь харж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нийт нь харж байгаа хүрээнд баруун хязгаар чи айгүй ач холбогдолтой байхгүй. Яг гэвэл Шинжаан халах хоёрын голд байгаа нутаг. Тэгэхээр зэрэг тэнд Оросын бодлого явж явах хэрэгтэй гэдэг агуулгаараа. Тэгээ хамгийн эхлээд Улаастад консулын газар байгуулагдсан. Дараа нь ховдод бол тэгтээ олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдсан байгаа Оросууд. Наан манжууд байгуулахгүй гүрэг идсэн байна. Эхлээд нэг байгуулах гэсэн чинь бид нар удахгүй шар сүм рүү нүүх гэж байгаа. Та нар энд консулын газар байгуулад яах юм гэдэг. Тэгвэл шар сүмд чинь байгуулчих л та гэсэн чинь тэнд түр байх юм аа. Мөнгөний гарцдоо хэрэггүй гэдэг. Юусоо байгуулахгүй. Тэгэхээр сүүлдээ энэ Бээжинд элчсэд яманд ажиллаж байсан Кростовец гэдэг одоо манай түүхэнд их тэр чинь бүр хятадтай уулзаж хэрвээ та нар энэ гүрийгээд байгаа манжамбныг одоо татахгүй болвол бид нэр ерөөсөө Улаастад 200 зэрэг 2 их буутай оруулаа шүү гэж сүрдүүлж хүртэл үзсэн баг. Тэгэхээр зэрэг Оросын бодлого орох гэдэг манжууд нь оруулахгүй гэдэг нэг юм л харагдаад байгаа юм л да. За Хатанбаатар тэгээд Хатанбаатар Магсаржав гэж орсон. Очоод ховдод очиж халахчаасаа томилогдоод ямар үг үүсдэх вэ? Гэхдээ эхний томилолт бол явдаа мань хүнд бол зүгээр дамжаал болж байгаа юм л та. Хоёр дахь томилолт бол учиртай байсан. Хоёр дахь томилолт гэдэг нь Маньхун 1911 онд томилогдож байгаа шүү дээ эргээд. Тэрийг бол ингээ хараад байхад зүгээр томилогдоогүй. Хатанбаатар Магсаржавыг тийшээ явуулъя гэж чин хамтарч одоо санал гаргасан болтой юм шиг байна. Яагаад гэвэл 11 онд ч бид тусгаар тогтнолоо зарлах гэдэг бүх юма бэлдээ явж штэ. Тэгэхээр ховдын хязгаарт нэг найдвартай эх оронч одоо найдвартай хүн байх хэрэгтэй штэ. Тэгэнгүүт зэрэгэлдээ хөшөөнэ. Одоо Магсаржав өмнө нь ховдод албааж исэн үнэн шудраг гэж
одоо чив хамтарч үнэлсэн бидтэй. Тэгээд нөхрийг явуулсан баг. Нөхрийг ховд руу явах гэж хахад нь яг нөгөө хүрээнд цэрэг татчих эхэлсэн байхгүй. Тэгэнгүүт магсарч би явмааргүй байна. Би одоо тэр цэрэгт орё морё гэсэн асуудал ярьж үзсэн баг. Тэгэхэд өөдөөс нь чив хамтарч заагсан газар руугаа яваа гэж өөрөөр чухал байна гэсэн үг байхгүй. Тэгээд чи хүрээний засгийн газарт захирагдсан шүү гэж. Өөрөөр мань жамбан захирагдахгүй шүү. Хүрээний засгийн газар захирагдсан шүү гэж. Ингэж явуулсан байдаг. Тэгээд хүрээнд тусгаар тогтнолоо зарлангууд мань хүн чинь манжи амбанд одоо тэрийгэ зарлан мэдээлж орж байгаа байхгүй. Манайх одоо ингээд тусгаар тогтнолоо зарлцсан. Та яваа эндээс гэж. Ховдод албаажсэн үеийн холбоотой манайхны нэг сайн мэддэггүй ч гэх юм уу да. Хоёр үйл явдал байт юм л да. Нэг нь ерөнхийдөө магсарж өргөгчиг ураад манжамбаны чи хөө дуугад эхэллээ шүү дээ. Тэгээ хөөж дуугад эхлэхэд нь манжамбан за ер нь нэг шөнийн нөхрийг барьж яваад алнаа гэдэг төлөвлөгөө хийсэн баг. Тэгээ тэр төлөвлөгөөг нь Хатанбаатарт хятад данжаад ирж хэлж байгаа байхгүй. Тэр бас их сайн үзэг. Бид нар хятад данжид гэхэд дандаа муугаар л боддог шүү дээ тий. Номд гэдэг данжаад ирж хэлсэн байдаг. Энэ эднэр ингэж байна. Нэг шин таныг яахнаа та эндээс оргож зугтаа гэж. За тэгээд зугтсан байна. Зугтахт нь тэр юуг харуулдаг юм гэхлээр нөгөө магсаржив маань тэр үед хинтж танигддаггүй байсныг л харуулдаг юм л да. Маань хүн зугтаж явсаар гоод одоо энэ Завхан аймгийн зугтаж байх үү хүрээнд хэлэх гээд явж байгаа юм л да. Тэгээд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт ямар илсвэлээ нэг газар бүр цасан шуурганд ороолгоод бүр ядраа тэгээд нэг айлд орсон баг. Тэгээ айлд ороод би ингээд ховдын халах часааны ноён байна. Одоо ерөө хүрээ рүү яралтай ажиллаар явж байна. Энэ унлага солимоор байна гэсэн чинь тэр нөхөр нь Эренчин буяа гэж нөхөр таарсан баг юм л да. Айхтар заргач нөхөр таарсан баг. Ер нь манай Баруун аймгийнхан чинь заргач талтай шүү. Нэг нөхөр үуч худлаа ингээд өөрөө бичиг зохиогоод улааны бичгээ хийчихсэн явж байгаа шиг л өөрчн байна. Чи алах часааны ноён ингээ явган нүцгэн явж гин гэж юу гэдгийг. Чамаг ер нь засаг ноёндоо аваач тушааж банцдаж одоо шийтгэлийг чи идлүүлнэ гэдэг нөхөртэй ноцолдоод мөнгөний булааж аваад. Тэгээ тэр чинь юуг харуулдаг юм гэхэлэр нэгдүгээрт ховдод ийм ноён сууж ийн гэж мэдэхгүй байна гэдэг. Тэр Эренчин буяа гэдэг нь бас болоогүй нэг хошооны төшмөл нөхөр байгаа байхгүй. Бас нэг төрийн албаа агч байгаа. Тэгээд одоо нэг аймгийн засаг дарга би ингээд ийшээ явж гинэ гэсэн чинь сумын цагта битгий солиороо чиний аймгийн засаг дарга гэж юу гэдэг ингээд барьж яваад нөгөөдхий чинь авчиж тушаачж байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө юуныхаа хошооныхаа нэг ноён давичаад өгсөн нөгөөх нь нэг тийм хүн ховдын чисанд албааж байгаа гэж мэдж байгаа шүү дээ. Бас нэг арай дээгүүр албаж шалээ нөхөр чинь тэгээд чи одоо яаж байгаа юм чи албаны ажлаа явж байгаа нэг ингэж болдгоо ингээд тэгээд явсан гэд. Тэр юуг харуулж яах гэхлээр нэгдүгээр магсарчив маань дөнгөж төрийн ажлын дадлага сууж эхэлж байна тий. За хоёрдугаарт өөрхөн хинч мэдэхгүй өөрөлд Монголд байдаг нэг гүн одоо хэдэн 100 гүнгүүдийн нэг нь байна тий. Тэрийг хинч мэдэхгүй нэгдгээл харуулж байгаа байхгүй. За тэгээд та чинь аль хугацааг нэрч байгаа? Эхнийхээ 11 оноо ярьж штэ. Эхний нөгөө буцаж нутаг буцаж ирснийг хоёр дахь удаага ховдод албаагаад тэгээд Монгол тусгаар тогтнолоо зарлаад тэгэнгүүт нь мань хүн очиж манжамбныг хөөгөөд тэгээ манжамбд нь алах гэж хувилдаан зохион байгуулад тэгэхээр нь мань хүн хүрээ рүү явж цэрэг авчаа. Тэгээ явхдаа манжамбд хилүүлсэн байдгийг. Халахын өвөд халахтаа буцлаа. Хавар танд их бэлэгтэй ирнэ гэж тэгээд явсан баг. Энд нэг хугацаа байгаа нь эхний нэг томилго байна тийм үү? Тэгээд нутаг буцаж байгаа. Тэгээд дахиад томилогдож байгаа. Тэгээд дахиад нутаг буцаж байгаа. Тэр нэг дундлын нутаг буцалт нь яасан зүгээр ажил нь дуусаад 6 сарын томилгоо дуусаад хугацаатай томилгоотой байсан тэр нь дуусаад нутагтаа ирээл одоо аж төрөл байж байгаа л тэгээд дараа нь мань хүний чинь 11 онд бол бодлоготой томилогд явуулж байгаа байхгүй. За тэгээд сумын засагта сумын цагдаа барьснаас шүү болов. Тэгээ яг өөргөө амтнд зүтгэсээр яваад хүрээнд ирээд. Тэгээ хүрээнд ирсний дараа 1912 онд хүрээнээс бол за энэ ховдын амтан бол өөрөө сайн дураар гарахгүй байна. Гэт цэрэг томилоод явуулахад Хатанбаатар магсаржив тэрэн дотор нь орж явж байгаа.
Тэр үедээ бол Хатанбаатар цолон байхгүй шүү дээ. Зөвхөн магсарч үгүй. Тэнд юу гэж байгаа Жалханцыг баруун хязгаарыг тохиноолох сайдаар томилоод. За хэнийг Магсаржив Дамдын сүрэн хоёрыг болохоор зэрэг баруун хязгаарын цэргийг зохион байгуулах сайд. Одоо ингээд тусдаа бүгдээр баруун хязгаарын сайд нар гэхдээ өөр өөрийн үүрэгтэй улсууд томилогдоод явж байгаа байхгүй. Зөвхөн хүмүүс яг одоо энэ хоёрын Дамдын сүрэн голох хүн байсан, Магсаржив нь голох хүн байсан гэдэг маргаан байдаг. За мэдээж одоо Дамдын сүрэн бол тэр үед Магсарживыг удах юм бол зөндөө олон дайм байлдаанд одоо баргын нутагт байхдаа оролцсон цэргийн туршлагатай хүн байгаа хөөхгүй. Нөгөө талаас хоёулангийн яг адилхан сайдэр томилонгуудаа тамгын Магсарживд өгчөж байгаа. Тэгэхээр гол хүн нь Магсаржив юм шиг ийм дүр зураг харагдаад байгаа юм л да. Тэгээ тэр хоёр ч очичоод зүгээр хүрээнээс баахан зэргүүд гарч чичээд ховдыг ингэсэн байхгүй штэ. Тэр хоёр ч очичоод баруун аймгаас цэрэг татах гэдэг. Нөгөө цэрэгэд татчихдаггүй. Нөгөөдөл нь цэрэг өгдөг. Нөгөө баруун аймгийнхан чинь. Яг тэгвэл тэр үед нөгөө баруун аймгийнхан чинь Монголд нэгдэхүү, эс нэгдэхүү гэдэг асуудлаа шийдэж ирсэн үе байхгүй. Тэгээд жишээлбэл торгуудын Балтван бол Монгол нэгдэхгүй. Ойрдын улс байгуулнаа. Та нараа талхуудаа бити итэг гэдэг угуулга явуулж ирсэн. За Балтванг дагж ирсэн хүн бол Баядын нацаг дөрж байсан. Тэ? За Дөрвөд далай хаан галсан намжил бол ингээ эргэлцсэн. Яг гэдэг нь мэддэхгүй. За зөө яах вэ гэсэн иймэрхүү байдалтай ч гэдэг юм уу. Ийм болж исэн тэнд бол шийдвэрлэх нөлөө үзүүлсэн хүн бол Жалхан цутагт. Жалхан цутагт бол уул нь өөрөө хөрхий Оросд элчин сайдэр явъя гэж их хүссэн. Тэгсэн манай нэг Оросд элчин сайдэр. Гэхдээ Орос нь нөгөө элчин сайд авдаггүй. Монголч хүлэмжшэрэг байгаа шүү дээ. Тэгээ элчин сайд авдаггүй. Тэгээ тэр хооронд баруун хязгаарын байдал хүндрээд тэгээд Жалханц баруун хязгаарт татсан. Тэгээ Жалханц очиод одоо богдойгоо дагаа гэд тэгээд баруун аймагуд чинь за тийгээд бүгдээ өсөлтөө илэрхийлээд богдыг дагсан. Тэгээд тэрний дараа нөгөө Хатанбаатар Магсаржив Манлайбаатар Дамдын сүр хоёрт чинь цэрэг ирж эхэлж байгаа байхгүй. Жишээл Дөрвөд далай хаан бол өөр ингээ эргэлцсэн байхад нь хүүн түмэн дэлгэрч сүүлд 1912 онд Дөрвөд далай хаан болсон л доо хүүн. Тэр түмэн дэлгэрч бол Автагаа муудалцж байгаа 700 цэрэг татаад очиод нийлчихэж байгаа. Одоо энэ Туваа байна. Тэр үед бол Урянхан амбан ноён Гомбод орж гэж байсан. Тэр одоо тэр хушуудаас Урянхан хушуудаас бол 600 зэрэг ирж нийлсэн бидгээ. За манай дүүхэнд ингээд янз бүрээр хилэгдээд идэг жаалам Дамбижинцэн байна. Дамбижинцэн чинь бол загчны хушуудыг нийлэхэд их нөлөөлсөн өөрөө үлгэрлэж цэрэг татаж одоо ирж нийлсэн гэд бас энэ хүнд бас байгуулсан тодорхой гавь бий. Ийм зөвлөд байгаа л та. Түр нөгөө боловсрал эзэмшсэнтэй холбоотой яагаад асууж байгаа хэрэг одоо нэг юм зуршил гарч ирж байна та нөгөө социализмын утга зохиол кинонд ирж байгаа хүн чинь цэргийн алдартай зүтгэлтэн гэдгээр харуулсан байна. Тэгтэл эн чинь анх төрийн захирам эргүүлэхээс өөрөө мэдэхгүй энэ амт хэний зараалаар явсан болоо гэж манай кино урлаг авчиад ингээд хүний гуйвалчаад байгаа. Төрийн захиргааны чиглэлээр бэлтгэгдсэн юм байна. Тэгснээ эн чинь бас яг түүхэн дээр нь бас их хомс яригддаг зүйл чинь чойжин бууз жэсэн тэр нэг тийм бас лам тарин энтертэй байсан юм шиг байна тийм. Өөрөө бол тийм сүм хийдэд сууж исэн юм бол байхгүй. Зүгээр баруун хязгаарт явж явах үед нь бол энэ Жалхан цутагт юм уу дийлэг утагт юм уу энэ хутагтууд мань хүнд чойжингийн дээг өгсөн юм шиг байна. Тэгээд нөхөр чойжин тийм болсон байна. Тэгээд нөхөр чойжин буудаг болсон. Би тэр үр удмынхын улсуудтай уулзаж үзсэн чойжингийнх нь утас хэрэглийг харсан. Тэгээд яхахлаар тэдний одоо ингээд яриаг ингээд сонсоод байхад бол мэдгүй тэр баруун хязгаарт л тийм болоод ирсэн гэдэг юм аа гэж яриад байгаа. Тэгээд тэр зөвхөн одоо чойжин бууна гэдэг чинь бид нэр ингээд тийм юу гэх юм те шоу талаас нь хараад байгаа шиг байна тий. Тэр үеийн Монгол хүнд бол ингээд чойжин чинь тэнгэртэй харьцаж байгаа шүү дээ. Бурхантай харьцаж байгаа. Тэгээ бурхантай харьцаад мэгмар сүрээ одоо ийшээ дайр чи өөхгүй гэж хэлчихвэл тэгээ чи айхаа болчихж байгаа хөө тийм дайрыг гэдэг. Тэр чи бас нөгөө
юу гэх юмдээ PR-ыг арга гэх юм уу да тий одоогийн ойлголт төр бол тийм юм явж байгаа байхгүй итгэл өмчлөлт өрүүлдэг. Тэр кинон дээр гарч байгаа үйл явдал түүхэн бодит үйл явдалтай харьцуулахад ер нь хэр Айл үйл явдал ховдыг дарж байгаа юм. Тий ховдыг дарж байгаа. Үгүй ер нь бол тийм үйл явдлыг харахад бол кино нэг тийм хол зөрөөгүй харагдаад байгаа. Зүгээр яг тэр болсон үйл явдлууд архивын баримтууд энэ уншаад үзэхээр надад ямар сэтгэл төрдөг вэ гэхлээр нөхдүүд бол ингээд чинь бүслээд их удаж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хятадас тусламж ирэхээр замд нь отод цогцоол ингээл байгаад байгаа байхгүй. Тэгээ тэрийг би юу гэж хараад идэв гэхлээр нөхдүүд галт хэрэгслээ дуусгахын лүлээ гэдсэн юм уу гэж хараад байгаа. Тэгэл ингээл орой өдөш харанхуй бүрэнхийгээр хэрмийн хажуугаар давхиж 1-2 буудчаал нөгөөдөл нь хэрмэн дээрээс баган буудсан шүү дээ. Тэгээ харанхуй тэнийг онохов дээ тий. Тэгэл нөгөө сум хэрэгслийн бардж байгаа байхгүй. Тэгж жагаад нэлээд барагдаад ирэхийн цагт нь дайрсан юм байна гэж. Яг тэгвэл тэр байлдаанд оролцсон одоо зэргүүдийн дуртгалаас ингээд уншихаар зэрэг тийм харагдаад байгаа. Бууж өгöd цагаан тугуу өргөсөө гэдэг. Тэгсэн мөртөө хэрмийн хаалгаа нээхгүй байсан юм а гэдэг. Тэгэхээр нь зэрэг хэрмийг дүүжингээр давж орцгоосон юм а гэж. Тэгээ хаалгаа нээсэн гэж. Тэгээ би тэрийг юу гэж хараад байгаа гэхэлэр нөхдөө сумаа дуусангуу цагаан тугуу өргөчөөд тэгээд бодвол хилцээ их натай байсан юм уу хаалгаа нэхгүй гүрэ гэдсэн юм шиг. Тэгээд тэр улсууд ингээд дүүжингээр нөгөө хэрмийн даваад ороход өдөөс нь буудахгүй байхыг бодоход сум дууссан байсан болоо даал гэж. Тэгэл нөгөөдөл ямар ч эсэргүүцэлгүйгээр хэрмийн давж ороод хаалгыг нэгээл тэгэл Монгол зэрэг тэггээд орсон байл гэж хараад байгаа. Зүгээр энд тэнд нэг мундаг үйл явдал болжээ гэж би хараад байгаа байхгүй юу. Өгөөл нөгөө баруун аймаг чинь нэгдэх үү яах вэ гэдээ эргэлзээд исэн гэ би ярьж штэ тий. Тэнд яст жинхэнэ утгаараа нэгдэж байгаа байхгүй. Дөрөвдүүд ирж гэн, баядууд ирж гэн, торгуудууд ирж гэн, загчингууд ирж гэн. Урайхаа ирж гэн. Урайхаа ирж гэн. Нэр байтугай хасгууд ирж гэн. Хотонгууд ирж гэн. Тэр чинь бүр ингээд юу нэ тариачин хошууны цэрэг 900 өнтөргээ бичсэн баг. Тэгэхээр зэрэг ингээд бүгдээрээ тэр байтугай хятад дуун тэрэн дотор. За. Тий. Хятад ч манжаасаа бас салмар шүү дээ. Бид нар манжаага хятад гэж ойлгоод буруу ойлгоод байгаа болохоос. Тэгээд тэр хүмүүс чинь айгүй гоё нэгдэж байгаа байхгүй тэнд. Бас яг нийтийн дайсны эсрэг. 20 дугаар зууны интернэшнл цэргийн үйл одоо тэгж одоо тэр чинь Монголын ястангууд юм чинь. Яаж интернэшнл гэх вэ? За. За ингээ баруун хязгаарыг тохируулсан. Дараа нь дахиад Дамжин сүрэн Баатартай нийлээд зүүн болон өмнөд хязгаарыг энэ Магсаржив гэдэг хүн бол өөрхий 1912 онд ховдыг чөлөөлснөөс эхлээл ерөөсөө зайгүй дайнд явсан. Хаан л асуудал үүснэ тийш нь тэмдэг явуулчихдаг. Тэр байтугай зарим газраас ирж амжаагүй байхад нөгөө томилтын өгчдөг тийм тохиолдлууд гарч ирсэн. Эхлээд бол мань хүн чинь энэ баруун хязгаарыг тохиолж нэлийн суусан л да. Энэ Монголын хэлийг хэлд орж ирчээд байжгаад гараа зүгтсэн хасгуудын учрыг олох гэж Оросуудтай шийдэлцээ хийж исэн барьж исэн тийм баримт фактууд бол бий. За тэгээд энэ хүн одоо цэргийн жанжнанд байхад баруун хязгаарын сайд Жаалам Дамби Жанцанг Оросууд явж баривчилсан. Батанбаатар маань тэгэхэд яг цэргийн жанжин байсан. Ийм үйл явдал бас болж исэн. За тэгээд дараа нь мань хүнийг баруун хязгаараас ирэнгүүт нь бараг нэг сарын чөлөө өглөө зүүн хязгаар руу Бавуужийн дээрэмчд арчны дээрэмчд одоо энэ халахгүй хавар бас ингээд хил давж орж ирээ Сэцааны нутгийг өмүүлээд байсан. Тэднийг дарахаар явуулсан. Энэ дотор анхаарал татахаар нэг хоёр байлдаан байдгийн. Нэг нь энэ зүүн өмнөд хязгаарт одоо энэ Дорноговын урд үзүүр гэсэн үг шүү дээ. Энд лизен хүүгийн дээрэмчд гэж одоо хятадч бас тэр үедээ дотор бужигдсан. Тэгээ бас одоо зарим нөхдөөчийн дээрмийн мүлэг байгуулад ингээ бужигнаадсан. Тэгээд лизен хүүгийн дээрэмчд гэж гарч ирээд өвөр Монголын нутгийг төвөж ийсэн. Тэд нар бол Монголын нутагт ороод ирж болцсохгүй байна гэд. Тэгээд мань хүнийг зүүн өмнөд хязгаарт одоо Цахрын баяр хүнтэй хамт өмлөөд явуулсан байна. Тэгээ мань хүн тэнд очичоод одоо цэрэг мэргээ сургаж бэлдээд байж исэн чинь
өвөр Монголын муу мянганы хошуунаас илж ирээд энэ дээзэн хуугийн дээрэмжид одоо манай хошууг өмүүлээд байна. Та нар туслаач гэдэг. Тэгээд Хатанбаатар ер нь бол 1915 оны Хяхтын гэрээгээр Хятадын цэрэг Монголын нутагт орж болохгүйтэй адилхан Монголын цэрэг Хятадын нутагт орж болохгүй л байсан юм л да. Өмнө нь энэ бавууж өвчин бүжигнүүлж хагаад Егүзэр хутагтын хэд рүү зүхтэж гараад гэдэг маань одоо энэ Сүхбаатар аймаг. Тэгээд араас нь Хятад цэрэг орж ирээд тэгээд Егүзэр хутагтыг барьж аваад явчихсан ийм тохиолдол гараад тэгээ хоёр талаасаа баахан эсэргүүцэл болоод ийм болж исэн л да. Гэтэл яг энэ тохиолдолд болохоор Баатар ван чи өөрөө цэргээ аваад өвөр Монголын нутг руу яваа орчиж байгаа байхгүй. Тэгээд өөрөө тэр үед яаж харсаар байтал энэ Монгол ах нүгэ халуулхавтэйгээд такай орсон баг. Тэгээд тэр муу мянганы өвшөөр явж байлдаа тэр лизэн хөөгийн дээрэмчдийг дарж мараад тэгээ буцаад ирсэн чинь хүрээнд ирсэн Хятад амбан Орос элчин сайд хоёулаа засгийн газарт гомдол мэдүүлж байгаа. Ингэж болохгүй шүү дээ та нар хийш. Орхосгүй газар руу ороод тэгээд ч мэдээж дайм болж байгаа юм чинь дунд нь хүмүүс үргэлжил таарна шүү дээ. Тэгээ одоо ингэж ороод тэр нутгийн хар дэргэдийг алж идсэн байна мэн гэдэг ингээд асуудал үүсээд тэр үед богд Магсарживыг ялаас мулцсан байдаг. Тэгэнгүүт нь богд шууд Магсарживт дархан ван гэдэг цолгочж байгаа. Дархан дэвшүүлж гэнэ гэсэн үг тийм. Тий. Дархан жун ван болгочих богд. Тэгээ дархан гэдэг чинь өөрөө хавтаж болохгүй гэсэн үг шүү дээ. Тийм үн чи ял өгч болохгүй шүү дээ. Тэгээд тэндээс мултарсан байдаг. Тэгээд дараагийн удаа мань хүн бас хил дээр аль баах гээд ирсэн. Бас л нөгөө хэлийн цаана өвөр Монголын хөшүүдийг нэг хэсэг нөхдүүд бужигнуулаад болдгоо. Орчиг гэхлээр нөгөө төрүүчийн сургамж байгаа шүү дээ, тий. Асуудал үүссэн. Тэгэхээр мань хүн юу гэсэн бэ? Цэргүүдээ юм жижиг тагнуулын атрид болгож гуугаад мэрэгэн бууч нар ингээд нэг тэгэнгүүтээ нөгөө нөхдүүд нь очиод нутгийн ард иргэдэг алей цуг яваа гээд тэгээ эсэргүүцэл бол нутгийн ард иргэд гаргаж байгаа байхгүй. Тэрэн дунд Монголоос ирсэн 5 мэрэгэн бууч байна гэдгийг ятууд мэдэхгүй шүү дээ, тий. Тэгээд тэднүүсээр цохиж ингээ харахаар Хатанбаатар ван яахын сүлийн эртэ байгаа л юм. Бандаж хийхгүй тэгээ зөргөөс асуулт тэнд байгаа дээ. Тэгээ нэг 5 хүн үрээр гарч алга болчихвол 7 хоногийн дараа эргэж ирчээд хандж явсан юм уу юудж явсан. Тийм маягаар бас ажилласан юм байна. Яг социализмын үед бол бас яг тэр түүхэн хэсгүүдийн кинон дэс тэр утга цохол дээрээс алгассан юм а да. Тий, тэрийг ер нь одоо судлаачдал одоо судалж гарч мэдж байгаа. Манай одоо цэргийн түүхч Мемар Самбуу доктор тэр мань хүн бол Хатанбаатар Магсарживын тухай за ер нь 90 оноос хойш одоо улс төрийн нөлөөгөө гэх юм одоо үзэл сурталын нөлөөгөө одоо судалгаа хийсэн. Тэн дээр бол энийг гаргаж ирсэн байл. Тэгээд мань хүний чинь туваад хийсэн байлдааны тухай одоо за ер нь удалгын их хөвцөө номон дээр л гардаг баг. Өөр нэг тийм судалгаа байдаггүй л шүү дээ 90 оноос өмнө. Тэгээд их хөвцөө номон дээр худлаач гаргаагүй л байгаа. Гэхдээ яг мэдээж тэр үеийнхээ үзэл сурталын нөлөөгөөр мань хүн ч очичоод нэг тийм улаан тал руугаа чазаагаад байгаа юм шиг. Ингэж харуулад идэг штэ тий. За тэрийг яг дараа нь ярих уу. Тэгэд ихгүй л хоёулаа шууд 19 он руу үсрээд болчихсон бол. За автомат Монгол улсын үед ямар үйл ажиллагаанд хийж. За тэгээд тэрнээс цаашлаад нэг бороо орж ирэхэд баруун Өнгөрний цэрэг тас давхиж явж байгаа харагдаж байгаа тийм. Яг бороо хүрэхээс өмнө сая миний ярьсан энэ дайн байлдаанууд чинь бүгд автономтой одоо автономчууд олон өргөгдсөн Монгол улсын юмнууд. Энэ дотор одоо жишээлхэд мань хүн зөвхөн одоо цэргийн үйл ажиллагаа явуулахаас гадна дипломат үйл ажиллагаач юм уу тэрэнд бас нэг ингээ оролцоод байгаа байхгүй тэр нэг казахуудын асуудлыг зохицуулахаар орсуудтай юм шилжцээ хийж явах шиг. Эсвэл юм казахуудтай Монголын нутагт байжгаад Орос руу зүхтагаад гарцсан байхан казах айлууд байгаа. Тэгээд эдгээр чинь нөгөө нутгаа мэддэг учраас эргэж орж ир дээр мийгээд болж өгөхгүй. Нөгөө Хятад руугаа явъя гэхлээр Хятад нь бослого хөдөлгөөн гаргацсан учраас бид нар ч Хятад руу явж чадахгүй. Тэгээд ингээд бужигнуулаад байсан байхгүй. Тэгээд мань хүнийг одоо Хатанбаатар Магсарживыг томилоод мань хүн чинь тэр нэг хэд хэдэн
хошуу ноёнтой цуг очиж Оросуудтай хэлцээ хийгээд Оросууд нөгөө казахуудын дуудаж авчираад за та нар Монголд очиж та нарт нутаг гаргаж өгнө. 50 амгалан амьдар ингэж бужигч болохгүй гэдэг. Монголчуудын хувьд бол яагаад ингэ санаа зовоодсэн бэл гэд би хараад байгаа. Тэгэхээр зэрэг нэгдүгürt за хэлийн дээр яваад байна тий. Хоёрдугаарт хамгийн гол нь энийгээр далимдуулаад араас нь нэгж гин гэдэг хэд зэрэг ороод ирэхгүй гэдэг. Болгоомжлол манай талд байсан юм байна л гэж харддаг. Энэ дээрмийг зогсоосон хүн чи явж юу шүү дээ. Дамбиж яа шүү дээ. Нөгөө нэг казахыг барьж яваад амьдаар нь өвчөөд тулам хийгээд тэгээд тэр тулманд нь бусад хасгийнх нь олзлогцсон хаскуудын чихийг ногтлж тулмын дүүргэсэн гэдэг. Тэгээд тэрний дараа нөгөө казах хүчин шоконд ороод юустэй зэрлэг тогш юм болж штэ тий. Тэгээд юу дээрэм зогссон гэж тэр үеийн дуртгалд байдгийг. Тэгээд дараа нь тэр Дамбижаг 1916 онд билүүдэд бариад Оросууд бариад аваа явахад тэр баривчилсан 41-р буучин орооны захирагч Ахмад Булатов гэдэг хүн тэр тулмыг авч яваад тэгээд дараа нь бодвол иргэний даймааны үед мань хүн Европ руу дөрөвд гарсан юм аашийн. Тэгээд одоо тэр тулм нь Чехийн музейд байгаа л да. Чехийн музейд байт юм. Тий. Нөгөө Санкт-Петербургийн музейд Эрмитаж байдаг чинь одоо Жааламын толгой гэдэг нь. Бас нэг юу яагаад гэдэгт ингээд яг таны хэлсэн тэлээд ингээд бүтнээр нь хатаацсан нэг хүний дүүсэн. Чехийн музейд Булатовын авч явсан тулм тэрнийх юм байна л да гэж яддаг. Тэр чинь тэгээд Кунсткамер Ленинград Петербургийн Кунсткамерад байгаа нь бол Жааламын толгой. Гэхдээ яг Жааламын толгой гэж хадгалагдаагүй бичигдээгүй байгаа. Монгол хүний толгой гэдэг бичсэн л үү. Гэхдээ Жааламын толгой юм шиг байгаа. Тэр чинь Жааламыг 1922 онд устгасны дараа Маньюны чинь толгойг нөгөө үхсэн гэж хүн итгэхгүйгээд толгойг нь модонд өлгөөд Улястын зах дээр сар хэртэй байлгаад тэгээд дараа нь хүрээнд авчирсан. Тэгээд хүрээнд авчирсныхан дараа тэр үед Монголд дадлага хийж исэн оюутан Казакевич гэдэг нөхөр формулины уусмалыг даваагаар авчихсан гэж. Тэгээд бодоод манайханд хэрэггүй байсан баг л та. Үнэхээр энийг алдсан шүү гэж толгойг нь харуулна гэж бид нар хадгалж бэрийч гэж бодог болох л та. За тэгээд борооны асуудал өсрөхгүйгээр баган дунд нас үлдэнэ байна. Тэгээ өрнөштэй хөө тэр дунд чи зөндөө юм болж байгаа шүү дээ. Тэгэхдээ бас одоо жишээлбэл юу вэ? Хугацаа чинь бас хязгаартай. Өрөөнхай руу орсон асуудал байна. Өрөөнхай руу орохдоо эн чин цогточор бэйс гэж нөгөө Ганжууржун ноёныг залгамжилсан цогточор бэйс гэж байсан. Уул Махсарживыг залгамжлуулах гэжсэн тэр нөхөр эрүүл ам хийсээр яваад залгамжилсан юм шиг. Өөрөө бас грегэр нэлийн танилтай нөхөр байсан юм бэл. Тэгээ тэр нөхөр цэрэг өгөөд Өрөөнхай руу оруулсан чинь тэр нь хэрүүлдээ сайн болохоос биш зөөхгүй амт байсан юм шиг. Тэгээ нөгөө Өрөөнхай руу явах замдаа цуг явж исэн хятад цэргийн дарагт за би нутгаар орчоод араас ч очно гэж хэлээ явуулчаад өөрөө алга болсон. Тэгээ өөрхий нөгөө захиргаагүй одоо захирагчгүй хэдэн монгол цэрэг ороод Оросуудад алуулаад тэгэнгүүт нь хүрээнээс энэ ерөөсө болохоо байлаа Махсарживыг томилгээд. Тэгээ Махсаржив томилогдож очсон. Тэгээд тэр Махсаржив томилогдоод очих үед Өрөөнхайд улаан цэрэг ороод ирж байгаа. Нөгөө цагаан насны хатна. Тэгээд одоо тэр юун дээр гарсан шиг одоо Махсаржив улаанд нь сайн болцсон дооч биш. Зөвхөн л мань хүн Оросын иргэний таны нэг хэсэг болохгүй гэж л өөрөө үзсэн юм баггүй. Тийм учраас нөхөр бол улаан цагаан хоёр байлдахт нь аль нь ч орохгүй ингээ хараа зогсоод байсан. Хятадууд нь бол али явж улаантнуудыг дарыг марыг гэж хатгсан гэж байгаа юм. Тийм мань хүн бол хөдлөөгүй. Тэгээд яаж байгаа тэгээ улаантнууд нь цагаантнуудад арчаад гараа явцсан. Тэнд нэг чухал юм бэ. Тэр улаан цэргийн загч одоо Шитинхэн туслах нь байсан. Орлогч нь байсан багын захирагч нь хэм блэ? Кравцов блэ? Тэр нөхрөөс Хатанбаатар гонд ирүүлсэн загталд бид нэр энэ цагаантны орлол хулгайг дарчаад гараа явнаа. Тийм учраас танай нутагт төр байрлах зөвшөөрөл гуйж байна гэх. Танай нутаг гэдэг аахгүй. Тэр их чухал юм байна. Гэхдээ одоо тэгээд тэр энэ одоо Оросын холбооны улсын нутагт хэсэг шүү дээ, тий. Туваагийн түүх гэж одоо энэ Оросын Батлан хамгаалахын сайн Шойгугийн одоо спонсорд хэвлүүлсэн номод тэрний яг энэ үеийн түүхийг унших юм бол их цугаатай шүү дээ. Монголын булан эзлэгчид дорж ярьж Туваагийн нутгаар гэдэг. Тэр чинь ямар юмны булан эзлэгчд байх вэ?
Баатар ван чинь нэг 300 зэрэгтэй очисон шүү дээ. Тэгэл очингууд нь нөгөө урайхачууд чинь цэрэгт нь илсэл. Тэгээ одоогийн Кизил хавьд ирэхэд нь бол бүр 3 дахин том болчихсон. Тийм байсан байгаа байхгүй. Хоёрдугаарт Оросууд Баатар вангаас их айдаг байсан гэж. Тэгээ зарим хүмүүсийн дуртгал тэр Оросуудын юм дээр. Гэсэн яасан бэ гэсэн чинь юуны нааталт нь Кизил орхын нааталтныг даваан дээр нэг 20-од Орос цэрэг даваа сахад байж исэн юм уу. Тэгээд Баатар вангийн цэргүүд очиод нөгөө хэд чинь алхахын надад барихыг барьчихгүй. Тэгээ барингуут нь Баатар ван Кизил рүү хөдөлгөөс өмнө туг дахиад хийсэн баг. Нэг Оросоор. Тэгээд энэ Орос энэ ерөөсөө ямар амар дунд зүүнээс ирдгүүд ирж байна л гэж бодсон баг. Нөгөө туг тахин гэдэг залуучууд ойлгохгүй бас туг тахин энэ одоо ч бас өөр хэлээр яваад байгаа шүү дээ. Тийм. Тэр үед бол нөгөө байлдааны тугийг хүнээр тахин гэдэг нь нөгөө хүнээ эскинд ингэж ороогоод тэгээд нот эскинд ороогоод тэгээд эский чинь ингээ хатаад ирэхээр чивчрэн штэ. Чивчрээд нөгөө хүний цус чинь ингэж цугласаар яваа толгоонд маш их цустай болдог байхгүй. Тэр үед нь толгойг нь тастаж цус нь үсэрч тэгээд байлдааны тугаа тэр цуснд нь ингэж ятдаг. Би бас өөр ойлголтсон. Тэр нөгөө зүрхийн намдэр нь суглаа тэгээд ингээд тэрнийх нь юуг бас тийм бол яриа би зүгээр миний л уншиж үзсэн юмар бол тэгж тагтдаг байсан. Ингээд тэр ч одоо ховтой гэж хэлж байгаа үед энэ төр бол хятад зэрэгээр зөндөөх тийм туг тагсан тохиолдлууд бол биш дээ. Ганц Хатанбаатар ч биш. Өөр Монголын одоо тэр байлдаанд явсан зэргүүд энэ төр бол тийм зан үйл их хийдэг байсан. Тэр нь нөгөө цэргийн одоо зоригийг чангалж байгаа гэх юм уу да. Тийм болж байгаа байхгүй. За одоо хоёулаа борон л уучих уу. Тэгээ. Яг ер нь бас зэрлэг зан үйл байсан юм шүү. Сая 20-р зуунд хүртэл байсан байх нь шүү дээ. Тэгээд 20-р зууны их үед чинь бид нар бол нэг дунд зуунаас нэг холдоогүй хүмүүс шүү дээ. Хамгийн гол нь нэг тэр Хатанбаатар ван хүний цусан дуртайдаач нэг тэгээд байгаа юм биш. Тэр цэргийг чи дайсны сүмний өөдөөс босгох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хүн чинь дайсны сүмний өөдөөс босхын тулд тэр хүний зориг зүрхийг оргидлуулж бадраах хэрэгтэй шүү дээ. Чойжин бууж байна, туг тагч байна. За тэгээд ингээд тэр бол одоо их цэргийн зориг зүрхийг бадраадаг ийм л одоо тэр үеийн хүний ойлголтоор л тийм байсан гэх юм да. Гарцаагүй авч хэрэгжүүлж сарах хэмжээний адилтай. Тэгээд туваад байж байгаад мань хүн чинь сүултээ биеийн муудад ер нь өөрхийн Баатар ванд бол бараг чөлөө өгдөггүй байсан байхгүй. Тэгээд ер нь л тэгэл 12 оноос эхлээл 20 он хүртэл бол ер нь завсар зайгүй морин дил дээр явсан юм шүү дээ. Хүү амьдрал одоо сүрцсэн юм шүү дээ. Ар гэрмэл бол. Яг 11 оноос өмнө 5 хүүхдээ хийсэн. Тэгээд хөрхөө гэрүүлэн тэгэл хүүхдээ хараад гэртээ байж идэг. Тэр чинь тэр дайн байлдаан болж байгаа үед ихнэр хүүхдээ аваад ийш яваад иж чадахгүй шүү дээ. Хоёрдугаарт тэр чинь дайнд явж байгаа хүн гэдэг чинь их тухтай мухтай таваатай зочдууд модалд бугаа яваад иж чадахгүй шүү дээ. Тэгэл өөрхөө хээрийн майхан цэргүүдтэйгээ хамт тэгээ ирчүүдийн идэх хоолч гэж юу аах үдэ те. Айгу бол нэг алаг шансан мах болдвол дэдийн зээл байсан баг л та. Тэгэл ингээл зайгүй ингээл халуун дарч хүүдэн дөрж ингэж явсаар байгаа л тэгэл юу тэрнээс болж би их муудсан байна гэж би хараад байгаа. Ер нь л нэг 16 7 оны үеэс эхлээд нөхөр бол надад чөлөө өгөөч ингээ яршаа усанд явах хэрэгтэй байна. Мааран бенглээд гэсэн юм харагдаг л та. 40 үеж явахтаа л нэлээл мяарч эхэлж байгаа гэж асуудал болж байна. Жамаг хээр гадаа дайн байлдаанд тэгээд тэр чинь бас сэтгэл зүйн амар том дарамтанд явж байгаа ш тэр хүн чинь тэгээд тийм юунд нэг 5 жил сэгсэрч гээд 40 хүрээгүй байтугай чи тэр ерөөсө толгойч анахгүй дээ. Тэр бол айгүй хэцүү. Тэгээд туваад байж байгаад үнэхээр би энэ муудад ухаан балартж барьсан гэд бичээд байгаа. За нэг талаас тийм байх, нөгөө талаас яг тэр үеч нөгөө хүрээнд нөгөө автоном төрөө татан болох процесс хийд явж штэ. Тэгээ мань хүн тэрийг ер нь хараад ер нь би тийшээ очихгүй болохгүй л гэж бодсон болов гэж би харддаг. Яг бол мань хүн 11 сард 1919 оны 11 сарын 8-нд юунаас туваагаас наашаага хөдөлж байгаа байхгүй. Харамсалтай нь энэ 19-нд
нөгөө хүрээнд ирж амжаагүй багт нь тулгар төрийг татан буулгацсан л да. Тэгээд 20 оны 1 сард манай хүн тэгээд нөгөө нутагтаа очиод жоохон бас би яага имчилүүлж байсан юм шиг байгаа. Тэгээд нөгөө тэнд удахгүй байх нөхцөл байгаад исэн юм байна гэж би боддог. Яг тэгвэл хүрээнээс дуудаад исэн юм байна л гэж би хараад байгаа. Манай ерөөсө тэндээ нэх удаж чадлаггүй тэгээд 20 оны 1 сар гэхэд хүрээнд ороод ирж байгаа. Тэгээд хүрээнд ороод ирэхэд бол хүрээ чинь нөгөө гамын зэрэг эзэлсэн. Нөгөө автоном төрий чинь татан буулгацсан. Ингээд бүх хэргийг сийлэн бүүгийн яам гэж одоо хятад зэргийн захиргааны газар шийддэг. Ийм нөхцөл байдал үүсчихсэн байсан үед мань хүн орж ирээд тэгээд мань хүн чинь гадаад Монголын амгалан байдал ба автономтын нам гэж одоо түүхэн тэмдэглэгдсэн. Ер нь бол ноёдын юм уу усаадны нам гэж нэрлэдэг энэ намыг толгойлж байгаа. Хардлаас нь Атанбаатар магсарж авч хардлаас нь Жалган цутагт Дамдын базар хоёр толгойлж байгаа. Яг тэгвэл ноёдооч хоёр өгчөж байгаа. Хятадтай хэлэм олцсон гэсэн нэг хэсэг байна. Энэ ерөөсөө олцож болохгүй. Хятад эсрэг тэмцэх ёстой гэсэн. Тэгээд тэр тэмцэх ёстой гэсэн хэсгийг Атанбаатар магсарж ав. Жалган цутагт Дамдын базар хоёр толгойлж байгаа байхгүй. Энэ дотор ч одоо Атанбаатар, Манлайбаатар, Жалган цутагт Хурцмэргэн, Гомбичшин, Хөвчин Жунуун, Цогбадрах, Бээлам, Лувсан Балдан гэдэг ингээд Дэлгэв утга Жамсранжав хайсангүү. Гүг хайсан чинь хөрхи аюу хил сэрэгт гүтгэгцээр яваад тэр үед Байхгүй болж. урагшаага нутаг уцсан байсан. Ингээд ийм хүмүүс одоо энэ намайг толгойлсон байгаа юм л да. Яг уу яагаад Атанбаатар толгойлж байгаа юм гэдэг асуулт. Манай хүн ч бол жоохон ядуу гаралтай, сул гүн гаралтай хүн шүү дээ. Тэгвэл тэр үед нэгдүгээрт нөгөө 11 оны хөдөлгөөнийг толгойлсон ноёдууд чинь ер нь их за өхөхөд хорлогдох нь хорлогдоод дуусчихсан ийм үе байсан. Хоёрдугаарт ноёдын нэг хэсэг нь бол Хятадтай хэлэм олцох хэрэгтэй гэдэг байр суурин дээр очсон. За гүн сэрэнд орж хүрээний сайд пунцагд орж гэдэг ч юм уу те шанзав бадамд орж гэдэг иймэрхүү улсууд гараад ирсэн. Ийм үе байсан л да. Бид дахиад энэ гээгдсэн хэсэг нь юу юм гэхэлэр энэ ноёдын намын тухай манай төвхөнд ерөөсөө бичихгүй. Хүрээний бүлгэм, консулын бүлгэм гэж байсан. Тэгээд тэр хоёр нийлээд ардын нам болсон гэдэг. Нөгөө 90 он хүртэлх түүхэндээ ноёдын нам хайчаад явцсан. Гэтэл эн чинь бас нэг ийм том улс төрийн хүчин байж гэж ардын намынхан улаан Оросоос тусламж гуйх гэж явхад нь бичгийн ноёдын намынхаа хөөцөлдөж гаргаж өгч байгаа шүү дээ. Атанбаатар магсарч яв. Тэрэн дотор даалам, Дөнхрийн даалам пунцагд орж хоёр. За яг хоёулаа баруунтай холбоотой хэсэг ярих хэрэгтэй баг тий. Тэгээд шууд дараа нь шууд ардын засгийн газар зүтгэсэн гэлээд машинтахгүй болоод доо. Тийм борон ч ингэж байгаа юм л да. Борооны цэрэг хүрээг чөлөөлөхөд энэ чинь 1921 оны 2 сард чөлөөлж байгаа шүү дээ. Эхлээд 10 сард нэг дайраад бүтлгүй болоод тэгээд борон ч хинтээр ухраа ивчиж байгаа. Тэрний дараа Атанбаатар магсарж Манлайбаатар, Дамдын сүрэн, Донхор, Манчшир, Хутагт, Бээлам, Лувсан Балдан, Гүнжамин гэдэг ийм улсуудыг баривчилж байгаа. Энэ дээр хоёр юм байна. Яг гэвэл одоо энэ Мягмар самбуугийн судалснаар бол тэр үед бол ерөнхийд нөгөө шүүшүү Хятад анхуу бүлэг жилийн бүлэг хоёрын хооронд дайн болоод тэгээ шүүшүүжаны хүрээнээс дуудчихгүй. Тэгээ шүүшүүжаны хүрээнээс явчихгууд тэр силийн бүгийн яамыг нь харчин самбуу гэдэг Монгол гаралтай хүн толгойлж байгаа. Хятадын яамыг. Тэгээд тэрнтэй холбоотой ерөнхийдөө ноёдууд юу гэж ярьсан бэ гэхээр за нэгдүгürt нөгөө шүүшүүжан чи явчлаа. Хоёрдугаар за энд нэг бас нэг монгол хүн толгойлж за яг тэр хэдтэй албанд байгаа юм байж. Тэгтээ бас нэг арай гайгүй хандах бах. Гуравдугаарт ер нь сэмэхэн одоо цэрэг зэвсгээ суулуулж иглээ. Бүр нэр ус нэрлсэн байгаа. Зоригт байдар тааж, тогтох тааж, голцоо хөр монгол гаралтай нөхдүүд чи бөөнөрөө амьдарсгаж байгаа шүү дээ тий. Тэдний цэргийг татъя.
энэ Хатанбаатар Магсарж Манлайбаатар Дамдын сүр хоёрын нууцаар бэлдсэн зэрэг зэвсгийг татъя гэд хүрээнд бослог гаргах бэлтгэл хангалтжсэн байдалтай байх шиг. Тэгээд юуны борооны эхний дайралт яваад дууссаны дараа Хятад баримтчилгаа эхэлж байгаа. Тэгээ хараад байхад ноёдын нам дотор тагнуул байсан юм байна гэж би хараад байгаа. Яг тэгвэл нөгөө баримтчилж байгаа улсууд нь гол хүмүүсийг баримтчлаад байгаа хгүй. Тэгээд Хатанбаатарыг баримтчлаад шоронд хийцсэний дараа богд Эрдэнэжин он Ширэн дамдинг одоо Хятадын захиргаан давьчиж уулзуулж байгаа. Госилийн билүүдээ тэр эцэргийн захирагч. Тэгээ уулзуулаад одоо богд ингээ гуйж байна. Наад чинь дархан жүмөн гэдэг цолтой гоо. Дархан он гэдэг бол одоо хөндөж болдгоо албан тушаал байд юм аа. Тийм учраас энийгээ судлаач. Хоёрдугаар энэ үнэ чинь чөлөөлнө гэдэг хүрээнд өмнө гарч магадгүй гэдэг. Тэгэхэд Госилийн хэлж байгаа. Тэгэж ярих юм бол эдгээр чинь бослог гаргах гэсэн шүү. Бид яг мэдсэн шүү. Тийм учраас энийг суулж тавих байтугай бид нар цаашаага үргэлжлүүл баримтчилгаа явуулна гэдэг. Тэгэхээр тэр дотор тагнуул байсан мэдэгдээд байгаа юм. За тэгээ борооны цэрэг Хатанбаатар чинь Гамингийн шоронд 160 гаруй онсон баг шүү. Тий. Тэгэхээр Манлайбаатар бол тэнд нас орсон шүү дээ. Хэрвэшүүлтэй даалгүй. Хатанбаатарт бол хэрвэшүүл тулгаагүй болтой юм шиг гоо зөвөр байцаагаал шоронд байлгаад байсан болохоос биш. Тэгээд борооны цэрэг 21 оны 2 сард хүрийг чөлөөлөхөд тийж Хатанбаатарыг шоронгоос судлаж тавина шүү дээ. Тэгээ шоронгоос судал тавиа. Тэгээд борон бол за одоо Монголын засгийн газрыг байгуул. Би бол танай дотоод эрхт оролцохгүй гэсэн юм хэлсэн байна.